За өнөөдөр бид Германы философч Ричард Давид Фрихтийн би хэмбэ тийм гэвэл хэдэн бий вэ гэсэн энэ номны талаар та бүхэнд сонирхолох гэж байна. Тэгэхээр Ричард Давид Фрихт бол Германы шинэ үеийн философч, нийтлэлч ийм хүн байгаа. За 2007 онд анх энэ ном герман хэлээр анх хэвлэгдэн гарч байсан. За 2008-аас 2012 онд нийтдээ 4 жилийн хугацаанд уг ном Германы Шпигел хэвлэлийн газраас бестселлерээр шалгарч өөрөөр энэ маш олон хүний сонирхлыг татсан, хүртэл болсон ийм ном байгаамаа. За нийтдээ энэ ном бол 32 орны хэлээр хэвлэгдсэн. За бидний Герман төгсөгч Майнд клубын гишүүд нийтээ 3 жилийн хугацаанд энэ номыг орчуулахаар зорж ажилласны үр дүнд 2013 оны 6 сард Монгол хэлээрээ уншигчдад хүргэж байгаа. Тэгэхээр энэ ном нийтээ 33 орны хэлээр хэвлэгдсэн. За монгол хэлээр бол 33 дахь хэлээр болж хэвлэгдэж байгаа. Тэгэхээр энэ ном маань яг үгээр Германы философч Иммануэл Кантын тавьсан 3 асуултаар үндсэн бүлэг нь хуваагдсан байдаг. За энд би юуг мэдэж чадах вэ? Би юу хийх ёстой вэ? Би юунд найдах вэ гэсэн ийм 3 асуултаар үндсэн бүлгээ хийсэн байдаг. За тэгэхээр өнөөдөр бид нар энэ номны эхний бүлэгт байгаа Люси Алмаасан тэнгэрт гэсэн энэ номны талаар маш товчхон байдлаар та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр энэ бүлэг маань өөрөө хүний хүн төрөлхтний гарал үүсэл болон тархины хөгжил хэрхэн явагдаж ирсэн талаар сонирхолтойгоор өгүүлсэн таны мэдэх хүн ийм бүлэг байгаа. За энэ бүлэгт гол яригдж байгаа нэг түүхийг би та бүхэнд хэлье. Тэгэхээр Америкийн палеонтологч Дональд Карл Йоханссон гэдэг эрдэмтэн 1974 онд Этиоп улсын Аваш голын ойролцоох Афарын гурвалжингаас нийтдээ одоогоос 3.2 сая жилийн настай байх тийм Австралопитек афранзын төрөл багтах хүн дүрст бичний ийм ясыг олсон нь тухайн үед маш их шуугиан тарьсан. Дэлхий дээрх хамгийн халуун цэг. Тэр бол Африкийн Афарын гурвалжин буюу Афарын хотгор юм. Афарын хотгор нь далайн түвшнөөс доош 100 м хотойсон. Аврах том тогоо шиг хэлбэртэй. Африкийн халуун салхи энэхүү суусан газарт шурган орж агаарын дулааныг туйлдын хүртэл хөөргөж бас хатааж байдаг. Нэмээд газар доорх магамж бас нөлөөлнө. Афарын хотгорт эрт цагаас хойш хүмүүс амьдарсаар иржээ. Тэдний нэг бол багахан гүний усанд түшиглэн ямаануудынхаа хамтаар үр залгуулan амьдарч ирсэн Аваш тосгоныхон. Тэгэхээр тухайн цаг үе хүртэл үнэндээ босоогоор явдаг юм хүн дүрс байсан гэдгийг ерөөсөө хүмүүс төсөөлж байгаагүй. Тийм учраас энэ бол маш шуугиан тарьсан. За түүнээс гадна хүн төрөлхтний гарал үүслийг тогтооход маш үнэтэй хувь нэмрийг оруулсан байдаг. Тэгэхээр энэ олдвор Мексик улсын антропологийн музейд хадгалагдаж байгаа. За энэ олдврын нэр нь Люси гэж нэрлэгдэж байгаа. Номны бүлэг маань өөрөө Люси Алмаасан тэнгэрт гэсэн нэртэй байсан. Тэгээ яагаад
Люси гэж нэрлэгдсэн гэдэг маань энд одоо хоорондоо холбогдож байгаа юм. Тэгэхээр яг үнэндээ энэ Йоханн гэдэг эрдэмтэн бол анх ихэд 1973 онд Африк руу явах юм одоо экспедицэд багтаж явсан. Өөрөө бол шимпанзегийн одоо шүд судлаач юм эрдэмтэн хүн. За ер нь бол гарал үүслийн хувьд Швед одоо аав нь бол Швед хүн. За Америк руу цагаан ажилласан. За баг багт аав нь өнгөрцөн. За тэгээд яагаад яг энэ одоо мэргэжлийг сонгох болсон бэ гэхээр одоо хөрш айлынх нь одоо хүн нөлөөсөн байдаг. За тэгээд үндсэндээ бол энэ шимпанзегийн одоо шүдийг судлах чиглэлээр мэргэжсэн ийм эрдэмтэн байгаамаа. Дональд Карл Йоханссон 1943 онд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн. Палеонтологч, мэргэжилтэй. 1970-аас 1974 онд Чикагогийн их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. Дэлхийн нийтэд Люси нэртэй олдвроор алдартай хүн төрөлхтний эхлэл Африкаас гаралтай гэсэн таамгийг Йоханссоны олсон Люсийн баталжээ. Шимпанзегийн одоо шүд судлаач маань үнэндээ бол одоо маш олон орноор экспедиц багтаж яваад одоо яг энэ югаараа бол үнэндээ тухайн үед бол бас нэлээд тийм залхсан байдалтай дуртай дургүй энэ аялалд оролцож явсан байдаг л да. За тэгээд энэ одоо Афарын гурвалжинд очоод олдвор хайж явахд бол яг үгээр яг үндсэндээ 3.2 сая жилийн настай байж болохоор ийм хүн төст бичний одоо ясны нэг хэсгийг эхлээд олсон байдгийг. За энэ бол яг үнэндээ яг өөрийнх нь ингээд тогтоож үзснээр бол яг үгээр энэ бол дэлхийд үнэхээр одоо шууган тарих ийм нээлт болохоор ийм баримт байсан. За гэхдээ энийг бол бүрэн баталгаажуулах одоо юу олдоогүй. Тэгэхээр яасан бэ гэхээр өөрөө нэг жилийн дараагаар дахин энэ Афарын гурвалжинд ирсэн байдаг. За тэгээд нэлээд одоо оройхон болсон хойно яг тэр одоо газар тэмдэглэсэн байсан газараа нэлээд эргэлдэж байгаад яг одоо энэ олдврыг нэлээд одоо бүрэн бүтэн байдлаар нь олсон. За энэ бол тэгээд одоо маш том нээлт болсон. Тухайн үедээ маш их сэтгэл хөөрсөн ийм судлаач нар буцаад одоо өөрсдийнх нь буудалж ирсэн газараа хурж ирээд маш их хөөрөөд бараг шүн нойргүй хонцгоосон байдаг. За тэр үед бол яг үгээр тэр Африкийн тэнгэрд бидл самтлагийн цомгийн одоо дуунуудаас яг одоо өөрөлд тэр хөгжмийг одоо сонсоод өөртөө хөөрч баярлцаасан байдаг. Тэгэхээр энэ бол одоо тэр Люси алмаасан тэнгэрт гэдэг энэ дуу одоо шүнжэнгөө сонссон. Тэгээд ер нь бол тэр олдвор маань Люси гэж нэрлэгдсэн ийм түүхтэй. Ер нь бол бид самтлагийн ахлагч Джон Ленноны хүү Луис аавдан одоо ангийнхаа найз охины зургийг зураад үзүүлсэн нь одоо энэ дуу төрх ийм шалтгаан болсон байдаг. За тэг өөрөөр энэ одоо Джон Ленноны одоо хүүгийн ангийн охины нэр бол яг үгээр энэ эртний одоо түүхэн олдврын одоо нэр болж юм өгчсөн ийм түүхтэй байдаг юм аа. Ер нь бол бид бүхэн мэднэ хүн төрөлхтний гарал үүсэл одоо Африкаас гаралтай гэдэг. За ялангуяа энд бол хүн төрөлхтөн үүсэх тийм одоо аятаа таата юм нөхцөл бүрдсэн ийм одоо газар байдаг. Тэр нь бол одоо Африк тивд орших Григорийн одоо хавцал гэж нэрлэгдэж байгаа ийм өргөн удам ийм газар. За энэ бол нийтдээ 6000 км урт 30-аас 100 км өргөн. За мөн одоо хэдэн 100-аас 1000 км-ийн гүнтэй ийм одоо хэсэг байдаг.
Григорийн хавцлан зүүн Африкийн Анцавт хэсэгт оршдог. Нубиан хавтан болон Сомалийн хавтанг тусгаарласан дулааны совг юм. Григорийн хавцал хүн төрлөختний үүсэлтэй холбогддог. Хүн төрлөختний өвөг дээдэс эртний хүний чулуужсан яс хавцлын өмнөд хэсгээс олддог байна. Тэгээд энэ дээр бол яг үгээр Ричард Лики гэдэг энэ бас нэг эрдэмтний нэрийг дурдахыг хүсэж байна. Тэгэхээр энэ хүн бол энэ хүний нэг иштэл байдаг л да. Тэгэхээр энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр үнэхээр тухайн цаг үед одоо Григорийн хавцалд ийм хүн төрлөختний үүсэх ийм аятаа таатай нөхцөл бүрдээгүй байсан бол одоогийн хүн төрлөختөн одоо байхгүй ч байсан байж магадгүй гэсэн ийм юм хэлсэн байдаг. Тийм учраас энэ бол одоо нэлийн сонирхолтой ийм түүх юм. Улс төрч палеонтологч байгаль хамгаалагч Ричард Лики 1944 онд Кен улсад төржээ. Тэрээр археологч Луиз Лики болон Мэри Лики нарын 2 дахь хүү юм. Ричард Лики хүүхэд байхасаа л аав ээжийнхаа судалж байгаа ажилд гар бие оролцдог байсан нь түүнийг палеонтологч болоход нөлөөлжээ. За тэгээд ер нь бол одоо үндсэндээ хүн одоо 3 сая орчим жилийн өмнөөс эхлээд хүн дүрст бич тийм ээ яг одоогийн хүн болох хугацаа бол энэ чинь нийтдээ 3 сая гаруй жил үргэлжилсэн ийм түүхтэй. Тэгэхээр 3 сая жилийн өмнөөс эхлээд хүн босоогоор яваад ингээд явхад бас нэг том өөрчлөлт гарсан. За энэ бол тархины одоо хөгжил, тархинд гарсан өөрчлөлт байдаг. За яасан бэ гэхээр энэ нь бол 1.8 сая жилийн өмнө хүний тархины одоо эзлэх хүнд нэлээд тийм өөрчлөлт орсон. За нийтдээ нэг сая орчим жилийн хугацаанд хүний тархины эзлэх хүн одоо 1000 см3 орчмоор нэмэгдсэн юм байдаг. За энэ нь бол одоо ч гэсэн одоо онцгой байдлаар ертөнцийн энийг одоо бүрэн одоо тайлж чадаагүй. Тэгэхээр энэ дээр янз бүрийн одоо шалтгаан юмнууд бий. Тэгэхээр бид нар яг энэ одоо орчуулж байгаа хүмүүсийн хувьд бол яг энэ мэрэгжлийн хүмүүс биш, өөрөлдөө хүний гарал үүсэлтэй антропологийн судлаач нар биш. За өөрөлдөө хүний тарих судлаач нар биш. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүс бол энэ дээр бүр илүү сайхан одоо тайлбар юмнуудыг бол өгөх байх. Тэгэхээр бид нар бол ярьж байгаа зүйл маань зөвхөн энэ номынхаа хүрээнд одоо өөрсдийнхөө зөв тайлбаруудыг хийж байгаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй. За тэгээд энэ дэр хүний одоо тархинд гарсан одоо энэ том одоо өөрчлөлт байж байна. Гэхдээ өөрөлдөл бас нэг ийм ямиг анзаарах хэрэгтэй. Одоо хүний тархины эзэдхүүн их байна гэдэг маань одоо юу гэдгийг илүү тийм оюунлаг байна гэсэн үг мөн үү гэдэг тийм. Тэгэхээр энэ номыг унших хугацаанд унших энэ хажуугаар бас янз бүрийн одоо асуултууд таны мэдхүйтэй холбоотой асуултууд гарч ирнэ. За үүний нэг нь бол чинь энэ саяхан хэлж байгаа яг өөрөлдөл хүний тархины эзлэхүүн ихсэн гэдэг маань их байна гэдэг маань одоо оюунлаг байж чадах уу? Гэтэл яг үүндээ бодит байдал дээр жишээлбэл сарамгчин шимпанзегийн одоо тархины эзлэхүүн ч гэсэн өндөр том байдаг. Тэгсэн мөртлөө үүндээ мөн л одоо бодих энэ хിവэрэ байсаар л байна л да. Өөр одоо юу гэм хүний хувьд ч гэсэн одоо тархины эзлэхүүн нь жишээлбэл 1000 см3 эзлэхүүнтэй ийм одоо эрдэмтэн Нобелийн шагнал авсан ийм эрдэмтэн бас байдаг. За тэгээд энэ 1 сая жилийн хугацаанд хүний тархины эзлэхүүн огцсон өөрчлөгдсөн явдал бол одоо ч гэсэн онцгой хിവэрэ байгаа гэж үздэг. Тэгээд ер нь бол одоо тархины өсөлтийн хурд өөрөлдөн чинь бараг 3 сая жилийн өмнө байсан хэмжээнээс бараг 3 дахин нэмэгдчихэж байгаа юм л да одоогийн хүний. Тэгээд өсөлтийн хурд биеийн өсөлтийн одоо хурдаасаа төрүүлсэн ийм тохиолдол бол зөвхөн хүн дэлхийн хоёрт л тохиолдсон байдаг гэж үзсэн байдаг. За ер нь бол яг хуу тархины хөгжлийн одоо энэ механизмыг бас
ялангуяа энэ чинь тарих судлал дээрээс нь антропологтой холбоотой учраас олон эрдэмтдүүд энэ чиглэлээр бас судалсан байдаг. Тэгэхээр энэ дээр бол 20 дугаар зууны 20-ад оны одоо их үед Эмилие Дио, замун Луис Волк гэсэн энэ хүмүүс тархины хөгжлийн одоо механизмыг анх тодорхойлсон. Шотландын анатомч хүний биеийн фетализийн онолыг санаачилсан. Хамтрагч Эмили Диватай хамтран дөнгөж төрсөн хүүхдийн тархийг судалжээ. Хүүхэд сайн боловсрч хөгжөөгөө тархитай төрдөг бол сармагчны моншны тархи бүрэн хөгжсөн тархитай төрдөг гэдгийг BBS-ээ хамааралгүй нээсэн. Түүний фетализийн онолыг Гавин де Бир, Стивен J. Голд нарын эрдэмтэд цаашид хөгжүүлж Ньютоны гэж нэрлэжээ. Энд нэг юм сонирхолтой зүйл байдаг л да. Өөрөлдөл хүний одоо хүүхэд дөнгөж төрсэн хүүхэд сармагчингийн одоо монш хоёрын тархины хөгжил ямар байдгийг бэ гэдгийг бас сонирхож судалсан байдаг. Гэтэл одоо хүний хүүхдийн одоо тархи бол яг хөглөр бүрэн боловсроогүй төрсөн. За тэгээ өөрөөр хэлбэл төрснөөсөө хойш хүний тархины хөгжил ингэж явагддаг. Нэлээд хэсэг хугацаанд өөрөөр нэлээд урт хугацаанд ийм одоо явагддаг. Гэтэл сармагчны одоо моншны тархи гэдэг бол баг бүрэн одоо хөгжсөн ийм тархитай гарч ирдэг. Тэгээ цаашаага хөгжил нь нэг тийм явагддаггүй гэсэн ийм юу байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бас нэг асуулт юу нөх ерөөсөө хүн тархиа төрсөн цагаасаа хойш цаашаага одоо яаж хөгжүүлэх вэ тийм хөгжүүлдэг вэ гэдэг асуудал тийм. Тэгээд өөрөөр энэ тархитай холбоотой юм дээр бас нэг одоо эрдэмтний нэрийг хэлхийг хүсэж байна. Тэгэхээр энэ Германы тархи судлаач Герхард Рот гэсэн энэ эрдэмтэн. Тэгэхээр өөрөөр сайн хэлсэн ер нь бол тархины энэ огцсон генетийн өөрчлөлт ер нь одоо хэрн онцгой хэвээрээ гэж. Тэгэхээр энийг баг одоо энэ мундаг тархитай холбоотой энэ юуг бол үндсэндээ хүн одоо баг бэлгэнд авсан юм а гэсэн ийм зүйлийг бас хэлсэн байдгийн. Тархи судлаач мэдрэлийн эмч Германд төрсөн. Германы Бремений их сургуулийн тархи судлалын хүрээлэнгийн профессор. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг судалж байхдаа тэдний тархины урт хэсэг бараан байгааг олж нээжээ. За тэгээ саяхан хэлсэн ер нь бол одоо үнэндээ хүний тархи бол одоо бидний тархи бол үндсэндээ ихэвчлэн бага доод түвшинд ажилдаг. Тэгээ яг энэ утгаараа ингээд харах юм бол одоо эртний саяхан хэлж байгаа энэ маш олон одоогийн хүн дүрст бичээс одоогийн хүн хүртэл маш олон ийм одоо үеийг дамжиж ирэх хугацаанд тийм ээ. Одоо энэ эртний хүн төрөлтнүүдтэйгээ бараг адилхан шахуу гэж хэлж болохоор тийм ээ. За тэгээд эртний одоо нэг юм жишээ байдаг л да. Эртний маш мундаг одоо ийм оюунлаг одоо эрдэмтэн ийм одоо сод ухаантан, гоц ухаантан гэж ярьдаг л да тийм. Тийм хүний зүгээр одоогийн одоо примат судлаач ингээд судлах юм бол яг өдөр тутмынхаа амьдралыг ингээд сонирхоод харах юм бол нэг тийм одоо онцгой гой зүйл ер нь бол байхгүй тийм. Тийм байдаг. За тэгээд ер нь бол өөрөөр юу гэж хэлэх гээд юм гэхээр хүн бол зөвхөн өдөр тутмынхаа амьдрал дээр бол тархиныхаа маш өчүүхэн хэсгийг л одоо ашиглаж байгаа. Маш тийм шийдвэр гаргах, бодох шаардлага тулгарсан үед тийм үед л өөрөөр тэр нэг онцгой юмнууд нь гарч ирдэг. Тэгэхээр ийм одоо онцлогтой байдаг юм а гэсэн. За тийм учраас одоо дараагийн асуулт бас юу гэж гарч ирэх вэ гэхээр хүн одоо тархиныхаа талаар илүү сайн мэдэх шаардлагатай юм а. Тархи маань ер нь өөрөө яаж ажилдгийг, ямар хэсгүүдээс бүрддгийг гэх мэтлэнгээр ийм одоо асуултууд гарч байгаа маа.